Монгол улсын хүн амын хитийн тооцоог 1963 оноос хойш тоолго бүрийн дараа хийж нийгмийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтөнд ашигласаар ирсэн билээ. Орчин үед хүн амын хитийн тооцоог улс орнууд хийхдээ бүрэлдэхүүний аргыг голон ашиглаж тооцоо судалгаа гаргадаг болсон байна. Энэ нь улс орны хүн амын төрөл, нас барал, шилжих хөдөлгөөний олон жилийн чиг хандлага суурилсан олон хөлбөр таамаглал дэвшүүлж хүн амын өсөлтийг тооцоолдог нэгэн систем гэж хэлж болох юм а. Улмаар манай улс ч гэсэн хүн амынхаа хитийн тооцооллыг гаргасан байна. Монгол улсын хүн амын тоо 2016 оны эхээр 3 сая, 2040 онд мөн 3.9 сая болохоор ийм тооцоо гарсан байгаа. За хүн амын нас хүйсийн бүтэц бол одоогийн байгаль түвшнээс нэлээд өөрчлөгдөхөөр ийм чиг хандлагатай байна. Ялангуяа Монгол улсын хүн амын хувьд ч тэр Монгол улсын нутаг дэвсгэрт суугаа хүн амын хувьд ч тэр хүн ам бол 2040 он гэхэд нэлээд хөгжих ийм бүтэцтэй, хэв шинжтэй болохоор байна. Ялангуяа хаалх юм бол тэтгэврийн насны хүн ам буюу 2040 онд тэтгэврийн насны хүн ам одоогийн байгаль түвшнээс бараг 2 дахин нэмэгдэхээр ийм тооцоо гарсан байна. За мөн аль аль тооцооны хувьд хүн амын насны бүтэцийн гол үзүүлэлт бол насны голч үзүүлэлт байдаг. Өөрөөр хэлбэл 2010 оны байдлаар хүн амын 50% нь 26-аас доош орчим настай байгаа бол энэ үзүүлэлт 2040 онд 34 нас болж одоогийн байгаль түвшнээс бараг 8-9 насаар хойшлохоор ийм төрөл гарсан. Энэхүү тооцоо судалгааг манай улс мөн адил бүрэлдэхүүний аргаар хийсэн байх юм а. Манай улсын хүн амын тоо 2017 онд 3 саяд хүрч 2040 он гэхэд 3.9 сая болох тооцоог гаргасан бол 2040 он гэхэд хүн амын насны бүтэц хөгшрөх хандлагатай болсон байх ажээ. Дээрх судалгаанаас харвал 2040 он гэхэд хүүхдийн ачаалал буурч хөгжлийн ачаалал улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.